Ханимен нэгэн насны минэрдэн ханимен нэмж хачирлаа хайраараа чи намайг ивэн ханиараа би бахархнаа Чамгүйгээр амьдран гэж санаанд багтахгүй Ханимен чамдан би ямар хайртай гэж бодно Миний ханиа Гонгийг минь таллаж, баяр хөөргийг минь дүүргэж, өр зүрхэнд минь хайрын дэлбэг соёолуулах энэ амьдралын наран хань чамдан зориулав. Улстай мэдчилгээ Монголчууд онлайн радио Улаанбаатар хотод маань 12 цаг 15 минут айлчлаа ирсэн. Тэгэхээр энэ цаг мөчид бид дараагийн мэдчилгээний эзэнтэй холбогдоход бэлэн болсон байна. Өнөөдөр хорвоод мэндэлсэн баяр төдрөн тохиож байгаа хамгаас хайртайхан Цэцэг Бадамдаа зориулсан мэдчилгээг уламжлахаар яг одоо утас руу холболтыг хийж байна. За утас нь ярьж байна гэсэн тохиог өгч байна. Түрхүүлээгээд дахин нэг удаа холболтыг хий. Байна уу? Байна. Сайн байна уу? Цэцэг Бадам мөн үү? Тийм байна. За, танд энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Амралтын өдрийг аятахтай сайхан өнгөрүүлж байна уу та? Оо, тийм өнгөрүүлж байна. Амраад ийж байна. За, тэгэхээр өнөөдөр бол таны аав ээжээ баярлуулж алаг дэлхийд мэндэлсэн баяр төдөр тань тохиож байгаа юм байна. Юун түрүүн танд төрсөн өдрийн баярын мэндийг хүргье. Оо, баярлалаа. Яг одоо тантай бид нийслэл Улаанбаатар хотоос утастай мэдчилгээ монголчууд онлайн радиогоос холбогдож байна. Манай радиогоор дамжуулаад таны цоргаанд зүрхнийтэн сонголт болсон хайртай ханых нь болоод хайртай хөрхөн алаг үрсийнх нь хүндэтгэлийг уламжлахаар тантай холбогдлоо. Оо, баярлалаа. За тэгэхээр манай радиогоор дамжуулаад хар сүудэр дайраагүй хамгийн сайхан эрдэнэ халуун зүрхэнд хайрын заяатай гэгээ минь болохоор хүмүүний ертөнцид мөнгөн өвлийн жаврыг үргэж хөрс талтан дэлхийд мэндэлсэн хамгаас үзэгсэлэнтэй хайртай гэргээ чамда нартад мэндэлсэн баярт өдрийн мэндийг хүргье. Үргэлжиллийн амьдралыг минь утга учиртай болгож өдөр бүхэн бидэндээ аз жаргал гэрэл гэгээг бэлэглэж ядагт чамда маш их баярлалаа. Өнөө мөнхийн хайраараа намайгаа гойж гэрэл тэнхэн урьдчиланд ханыгаа төшөж тулж алдахад минь ухаарал хайрлаж оноход минь надаас жилөө баярлаж он цагийг хамтдаа туулаж байгаад чамдаа маш их баярлалаа. Олон сайхан үрсээр минь тэврийг минь дүүргэж аав хэмээх мөнхийн алдраар энэ урьдчиланд намайгаа шагнасанд чамдаа би маш их баярлаж явдгийн. Чи минь миний хамгийн том дэшиг, чи минь миний хамгийн их хүндлэл, чи минь миний хамгийн гүн итгэл, чи минь миний хамгийн зөв сонголт юм шүү. Чамдаа хязгааргүй их хайртай. Урсан өнгөрөхөн жилүүдэд чамайгаа уурлуулж гомдоож байсан бол ханыгаа уучлаарай гэд таны хайртай ханы Батуулд болон хайртай үр хүүхдүүдээс нь зориулсан мэдчилгээг уламжлахаар тантай холбогдлоо. Баярлалаа. За ингээд хайртай ханаас нь болоод хайртай үр хүүхдүүдээс нь зариулаад олон сайхан үрсийнхээ ижи аав хэмээх хэрхэн малдрыг хүртэж энэ ертөнцид гар гараасаа хөдлөлцөн хамтдаа алхаж байгаа дэндүү сайхан хандаа энэ орчлонгийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Чамда үр хүүхдүүдтэй амласан амлалтынхаа төлөө ханийн өдөр бүр хичээж зүтгэх болно гэд танд дуучин дэлгэр мөрөн мөнгөн цэцэг нарын хамтран дуулсан хайрын дээд хань минь гэсэн сайхан дууг зориулсан байгаа. Та утсаа барьж байгаад ая дуугаа хүлээн аваарай. За, баярлалаа.
산이 새진 아른다 한이강 티비리 나도다 irhilisin 애기 차나스 맨든 하린 우겐 허용한 시비니 온생 더워 우민이 길리에 우리민 애지 참당 하랑 시비니 이질레 주대 허요다마니 일힐지 저락슨 하란 보스타스 한물리 마스미는 난등 시티리 오야하미 산힌 더워 주딘 오르틱 함탁한 토리 하얀 시티리 우딕사히 허러버자야스 홀자야 나 허요랑 젤리 무슨 сэтгэлээ хосороо тэгшин амсын ижил зүдээ хоёулаамаа ирхэж чаргсан хараа устас хармны Ариун хайрын түүхийг зурах гэж нэг нэгэндээ заяагдсан. Амьдралын хатуу золонг хуваалцах гэж ханилан нөхөрлсөн. Аав ээжийнхэн эрүүлдэд илгэрсэн амраг хайрт минь чи миний түших багад минь юм. Саран хоноглоод өнгөрөхдөө жаргалд минь дарахсан. Сар жилиг жинлэх аяны хан минь санааширч чамайгаа санахтаа сайхан бүхнийг хэлэх юм би төвөгчлээ. Жаргалыг оргинуулсан өргөө гэртээ жаргалтай гадан шиг оршин суугаарай хан минь. Жаргалын төлхөөрөө ингэртэй бүүвэлээд жаахан үрсийнхээ түүхийг барин таглан хадгалнаа хоёулаа. Галуун цуваатай миний гэр бүл жижигээс томруу гараас минь атгах үрс минь баруун зүүнд гэрэл гэгээтэй энэх харийг гэргээ минь би чамдаа зариулах болно. Чамдаа бид бүгд чиний хязгааргүй хайртай. Үргэлжилийн амьдралыг утга учиртай болгож өдөр бүр аз жаргалыг урлан суудаг дэндүү сайхан ханиараа үргэлжийн амьдралыг чимэж явдаг шүү. Өргөө гэрийн галын бурхан өнөд биднийхээ зүрхний наран болж яваа сайхан хандаа хязгааргүй хайртай. Насан урд дэргэд минь гэрэлтэж хайр инэлийн дэдийг өдөр бүр амтлаж яваарай.
Чи миний өдрийг сайхан өнгөрүүлээрэ гэд хайртай ханаа цэцэг бадамдаа төрсөн өдрийн баярын мэндийг хүргээд хайртай ханаа Батуулд болон хайртай үр хүүхдүүдээс нь зориулсан мэдчилгээг бид уламжлан хүргэлээ. Ингээд төрсөн өдрийнхөө эзэнтэй эргээд холбогдъё байна уу? байна. За ингээд хайртай ханаас нь болоод хайртай хөрхөн алга үрсээс нь зориулсан төрсөн өдрийн баярын мэдчилгээг нь танд уламжлан хүргэлээ. Тэгэхээр энэ цаг мөчид бас хандаа болоод хайртай хүүхдүүдтэй хандаж та минь юу гэж хэлмээр вэ? Баярлалаа. Та тавтаа хязгаар сайртай зүйл гэж хэлсэн. За тэгэлгүй яах вэ? Тэгэхээр таны сайхан гэр бүлд нь аз жаргал, эрүүл энхийн орчлонгийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Таны минь өр зүрх нь хайраар дүүрэн, өргөө гэр нь аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн, хань ажил нь сэтгэл дүүрэн, хаштаг ажил нь амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай гэж өрөөе. Баярлалаа. За удам орчлонгийн аз жаргалыг өдөр болгон мэдэрч ургах наран мэдээлж дулаан хараараа үргэлж бие бинийгээ төөнөж хорвоог дүргэж үргэлж хамтдаа байгаарэ гэж өрөөе. Өнөөдөр хөрс алтан дэлхийд мэндэлсэн баярт өдрөө та халамжтай сайхан хантайгаа амьдралын утга учир болсон алаг хөргөн өрстэйгээ хамтдаа хизээч мартагдахааргүй сайхан баярлаж өнгөрүүлээрэ. Баярлалаа. За сайхан баярлаарэ. Баяртай. Баярлалаа. Удастай мэдчилгээ монголчууд онлайн радиогоор дамжуулаад хамгаа сартайхан цэцэг бадамдаа зориулсан төрс өдрийн баярын мэдчилгээг нь бид уламжлан хүргэлээ. Тэгэхээр энэ хүн мэдчилгээг төвшүүлсэн хайртай ханд нь болоод алаг хөрхөн өрсөнд ч бас гэрэл гэгээтэй орчлонгийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөе. Та бүхэн маань ч ихсэн өдрийг сайхан өнгөрүүлээрэй.